Монгол орны уур амьсгалын одоо сүүлийн 80 гаруй жилийн мэдээгээр харах юм бол агарын температур 2.4 градусаар дулаартсан, хур тунц 7-8% ингээд буурсан ийм хандлага харагдчихэв. Уур амьсгалын өөрчлөлтийн хуурайлттай холбоотой бас хамгийн том экосистемд учруулж байгаа нэг одоо нөлөөлөл болохоор энэ газрын дороотол цөлжилт бичрийн талхагдлын асуудал байдаг. Ер нь уур амьсгалын одоо гол өдөөгч хүчин зүйл болох үлэмжийн хялгарл ихсэнтэй холбоотой уур амьсгал нэмэгдээд дулаараад өөрчлөлттэй байдаг юм шиг татагтаад байна гэж байгаа ч гэсэн хүний үйл ажиллагаатай шууд холбоотой учраас бид нар энэ цөлжилтийн эсрэг ногоо өрийдүү гэсэн энэ том хурлаас ер нь хүн энэ цөлжилтийг хэрхэн сааруулж болохын ер нь бид нар ногоо өрийдүүг бүтээхэд бас хүн өөрөөсөө хамаарч юу хийж болохын ямар аж ахуйгаа зохируулахын дасан зохицохын гэдэг энэ одоо ойлголт мэдлэг мэдээлэл бас үүнд зөвхөн судлаачид гэхгүй ард иргэд нийт хүмүүс бас аж ахуй одоо тухайлбал үүнийг зохион байгуулж байгаа уялдаа компани ч юм уу хариуцлага хэрхэн одоо бид нар байгаль экологтой тасан зохицож зөв байх юм бэ гэдэг энэ олон ач холбогдолтой ийм хурал зохион байгуулагдж байгаа бас талх